Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал COP17 үргэлжилж байна. Тэнгэр телевиз та бүхэндээ онцлог зочдын байр суурийг хүргэсээр байгаа. Яг одоо студид тос холбооны гүйцэтгэх захирал Анд хүрэлцэн ирсэн байна. Орой минь төргий. Сайн байна уу? Орой минь дээ. Тийм. Яг тос холбоо гэхээр манай үзэгчид маань бас сайн мэдэхгүй байж магадгүй. Эхлээд тос холбооныхаа талаар бас яагаад ийм нэртэй байлээ гэдгийг тосны тос биш шүү тийм доктортой санхүүжилт шүү гэдгийг тайлбарлаасаа гэж байна. За тос холбоо бол мэдээж доктортой санхүүжилт гэсэн үгний товчлол байгаа. За тос холбооны анхны одоо эхэлсэн түүх гэвэл 2013 онд Аризоны банкуудын сайн дурын санаачлагын хүрээнд доктортой санхүүжилтийн хөтөлбөр гэж байх ёстой гэсэн санаачлагуудад нэгдснээр тос холбооны аялал бол Монгол улсад одоо доктортой хөгжих одоо үндэс суурь болсон. За тос холбооны хувьд бид нар 2018 онд гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага болж одоо бие даасан бүтцтэй болоод тус одоо явцад бид нар зөвхөн одоо Аризоны банкуд за дараа нь бид нар мэдээж одоо банк ус санхүүгийн байгууллагууд гээд гишүүнчлийн өргөн хүрээгээ нэмж явсаар хагаад сая бид нар 2024 оноос эхлээд бүр олон нийтэд нээлттэй буюу одоо санхүүгийн биш бизнесүүдийг гишүүнчлэрээ нэмсэн. За манай холбооны гол зорилго бол ерөөсөө Монгол улсад доктортой санхүүжилтийг одоо дид бүтэц одоо энэ экосистемийг бүрдүүлэх зорилготой. За нөгөө талдаа мэдээж одоо дэлхийд болж байгаа энэ уур амьсгалын өөрчлөлт. За ялангуяа өнөөдөр манай Монгол улсад болж байгаа энэ COP17 зөвлөлтөд тэмцэх энэ талуудын хэлцээрийн баг хуралтай холбоотойгоор бидний олох байр суурь бол маш чухал үзэгтэй гэж харагдаж байгаа. Тэгэхээр тос холбооны хувьд бол тосны байгууллага биш, доктортой санхүүжилтийн холбоо гэж үзэж байна. Тэгээ яг өчигдөр бас цэнхэр бүсэд дээд хэмжээний, дээд түвшний доктортой санхүүжилтийн форум болсон. Маш олон одоо үр дүнгууд гарсан байна. Энэ талаар та бас онцлог үр дүнгуудын талаар санаа бичгүүд зураглаа шүү дээ тийм. За энэ удаагийн форум маань болохоор бид нар өндөр түвшний доктортой санхүүжилтийн форум за COP17-гийн хөх бүсэд буюу одоо олон улсын давтсан дээр бүрсдийн форумыг зохион байгуулж байгаараа маш онцлогтой. За өмнө нь бол бид нар ерөнхийлөгчийн Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор доктортой санхүүжилтийн форумыг бол жил болгон зохион байгуулж ирсэн бол энэ жил бол одоо COP17-гийн энэ хурлаар зохион байгуулж байгаагаар бол онцлог нь. Энэ хурлаар бид нар ерөөсө 3 одоо зүйлийг бол ярихыг бол чиглэсэн. За бэлчээр, ус, одоо уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл. За учир нь юу яагаад энэ гурыг одоо чухалчж байгаа гэхээр ялангуяа одоо үзэгч та бүхэнд одоо хэлэхээс одоо маш олон сонсож байгаа билүү дээ. Энэ COP17-гийн болж байгаа гол зорилго бол Монгол улсын нутаг дэвсгэр нийлээ 80 гаруй % цөлжид нэрвэгдсэн. Үүн дээр банк санхүүгийн байгууллага санхүүжилтөд хэрхэн зөв урсноор ийшээ одоо капитал урсах боломж олцоог бүрдүүлэхэд бид хэлцэж байгаа. За санамж бичгүүд болон бид нар бас олон маш одоо чухал зүйлүүдийн нээлтүүдийг одоо лончийг бол хийсэн. За өчигдөр бид нар 1-р өдрөөр усны цэнхэр санхүүжилтийн бондны гарын авлагыг бол олон нийтэд бол нээсэн байгаа. За энэ ямар учиртай бүтэлтэй гэхээр мэдээж манай усны нөөц бол маш бага. За усны нөөцийг бид нар хэрхэн зөв ашиглах уу, нэмэгдүүлэх үү? За энэ дээр одоо хөрөнгө оруулалт санхүүжилтийг хэрхэн уялдуулах уу гэдэг дээр л анхаарч бол санхүүгийн байгууллагуудад усны талаар бизнес хийж байгаа нөхөр байгууллагууд бид нар хүү гарын авлагыг нээлт хийсэн. За харин өнөөдөр бид нар доктортой санхүүжилтэд одоо зорилтод нийцсэн таксономи буюу одоо ногоон одоо эдийн засгийн үйл ажиллагааны английн бичгүүрээр бид нар шинжилсэн байгаа. За таксономи гэдэг дурдангууд одоо хүмүүс нөгөө датур такс гэдэг холбоод явцдаг. Гэтэл энэ бол одоо ногоон үйл ажиллагааны английн бичиг баримт. Энэхүү бичиг баримтыг бид нар 2019 онд бол анх удаа батлуулаад 2022 онд 4 нийгмийн салбар нэмээд за өнөөдөр бид нар танилцуулсан арга хэмжээндээр болохоор илүү бусад олон улсын энэхүү английн бичиг баримтуудтай ойролцуулсан, нийлүүлсэн. Яагаад гэвэл гол утга учир нь болохоор нэг тогтолцоогоор нэг хэлээр одоо нэг хөрөнгө оруулагчтай ижил төвшөнд ярих одоо энэ боломжийг бол бүрдэж байгаа гэж харж байгаа. За мөн Миний чухал нь бид нар Монголын ногоон санхүүгийн корпорацийг бол нээлтийг өнөөдөр форумын 2 дахь өдрөө бол бид нар аль бисээр бол нээлээ. За энэ нь бол мэдээж бол ногоон энэхүү бидний тос холбооноос анхлан санаачилсан голлох том хөтөлбөрүүдийн бол нэг байсан.
Тэгэхээр 10 жилийн дараа бид нээж өдөр бол тун баяртай байна. Тэгэлгийнхаа баяр хүргэе. Тэгээд ер нь та бас ярианыхаа дондор хэллээ. Уур амьсгалын өөрчлөлт ялангуяа манай улсын хувьд цэвэржилт газрын дараалталтай тэмцэхийн тулд асар их хөрөнгө оруулалт, мөнгө шаардлагатай. Тийм ч учраас санхүүгийн байгууллага бол маш чухал үүргийг гүйцэтгэж оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр яг ер нь одоо таны бодлоор санхүүгийн байгууллага ямар чухал үүргийг одоо яг энэ уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд үүрэг хүлээх ёстой бай. Дээрэс нь за яг энэ ногоон доктортой санхүүжилтийн эрэлт өөрөө ямар байна вэ? Энэ талаар бас хэлж өгөөч. За үүрэг талаасаа аваад үзье. За үүрэг гэхээс илүүтэй би за төр одоо ногоон доктортой гэдгийг орхиод за банк санхүүгийн байгууллага бол мэдээж бол одоо иргэдээс хадгаламжталтан төлөвлөлөө нөгөө талдаа зээл гаргадаг юм төрлийн бизнес. За иргэдээс одоо хадгаламж татан төлрүүлээд одоо хансан те хадгаламж нэмэгдэхгүй тохиолдолд банкуд маань банк санхүүгийн байгууллагууд нь хайчсан гэхээр олон улсын зах зээл рүү гарч байгаа. Олон улсын зах зээл дээр өнөөдөр ердийн нөхцөлтэй одоо ямар нэгэн ангиллалгүй одоо хөрөнгө оруулалт санхүүжилт одоо байха болсон. Заавал одоо ногоон байх хэвээр эсвэл доктортой хөгжлийн зорилтыг дэмжсэн байх хэвээр гэх мэт шалгууруудад тавигдаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж одоо арилжааны банкуд, банк санхүүгийн байгууллагууд маань гадна дотноос одоо ногоон их усвэртэй одоо доктортой их усврыг аваад оруулаад ирэхээр нөгөө талдаа үүнийг олох үүрэг хүлээх гэж байгаа гэсэн. За эрэлт талаасаа бол бас одоо нэг тал руугаа ингээ одоо жоохон буруу ойлголттой нийгэм бол яваад байгаа тийм. Ногоон гэхээр одоо хүүн баг байх хэвээр, ногоон зэлэхээр хүүн баг байх хэвээр, за хэлбэр байх хэвээр гэх мэт одоо түгээмэл одоо буруу ойлголтууд байдаг. Нөгөө талдаа яг ингээд санхүүгийн байгууллагуудынхаа одоо вебсайт руу ороод бүтээгдэхүүнийг харахаар маш олон төрлийн бүтээгдэхүүн бий болсон. Ногоон, доктортой, гендер, нийгмийн ингээд дандаа л одоо энэ доктортой хөгжлийн зорилтод нийцсэн одоо импакт үзүүлэх, нөлөө үзүүлэх гэж бүтээгдэхүүн бий болсон. Тэгэхээр нийгмийн талаас эрэлтийг бол одоо нэг жоохон зөв тал руу одоо чиглүүлэх одоо шаардлагатай хэрэгцээ бол байгаа. За мэдээж бас өнөөдөр Монгол улсад цогц байгуулагчийн КОП 17 даргамж авсан нэг төрлийн маш том мессеж болох уу гэж харж байгаа. Тэгэхээр яг тэгэхээр яг ингээд нэг талдаа бид нар ингээд хөрөнгө оруулалт татъя гэдэг. Тэгэхээр нөгөө талдаа хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүмүүс байгаа шүү дээ, гадна дотны. Яг хөрөнгө оруулалт хийе гэхээр хууль эрх зүйн орчин нь яг ямар байна вэ? Бодит байдал дээр сонирхол нь бүрдсэн ч гэсэндээ хэрэгжиж чадахгүй байгаа нөхцөлөд бас байгаа шүү дээ. Тийм шүү яах вэ? За гадна дотны хөрөнгө оруулагч нар одоо хөрөнгө оруулалтаа санхүүжилтөд өгөхөд нэг л шаардлага тавьж байгаа. Бидний өгж байгаа санхүүжилт маань яг эцсийн эрхлэгчтэй очоод эрчим хүчний хэмнэлтийг бууруулах. За одоо хүлэмжийн ялгуурлыг тэдэн хувиар бууруулах те энэ үр дүнгээ заавал нотлох ёстой гэдгийг шаарддаг. За ингээд ирэнгүүт манай Монгол улс мэдээж одоо эдийн засгийг хөгжөөд бид нар одоо 92 оноос одоо 30 гаруй жил рүүгээ ирж байна. Энэ болгоны одоо хөгжил бусад улсуудтай харьцуулахад бол хөгжил бол жоохон хойно. Гэхдээ Монгол улсын төвшин бусад одоо Төв Азийн улсуудтай ингээд харьцуулах юм бол нэлээд урагштай. За энээс бол төр засгийн зүгээс бол уур амьсгалын өөрчлөлийн тухай хууль гэдэг бол анх дугаар одоо хуулийг бол баталсан тийм. Энэ бол одоо өөрөө бас улс даяараа энийг хүлэмжшөөрөөд уур амьсгалын өөрчлөлтөнд биднэрт одоо авах ёстой, арга хэмжээ авах ёстой хамгийн чухал асуудал байна гэж үзэж байгаа гэдэг гол шинж. За тэгээд эрэнгүүт нөгөө нэг хууль нь гараад ирэхээр дагсан журам заавар тий буюу тэр нөгөө нэг олон улсын шаардлагаар гараад ирэхээр банк санхүүгийн байгууллагууд за одоо иргэн нийгэм зээлдэгч нар тэрийг бүрдүүлэх тогтолцоо нь өөрөө бүрдээд эхэлж байгаа гэсэн үг. Эцэстэн танаас бас яг санхүүгийн салбарын хувьд энэ удаагийн Монгол Улсын зохион байгуулагдаж байгаа зөвлөлтөд тэмцэх КОП 17 хурлаас ямар үр дүн гараасаа гэж одоо санхүүгийн салбарын хүний хувьд бодож байгаа вэ? За маш товчхондоо төрөөс тос холбооны хөтөлбөр 2013 онд эхэлсэн. Өнөөдөр бол 13 дахь жилд ирж байна. Энэ 13 жилийн хугацаанд бид нэр одоо маш чухал одоо суур, бодлогын бичиг баримтууд, гарын авлагууд, байгаль орчин нийгэм засаглалын эрсдлийн үнэлгээний гарын авлага энэ болгоныг бид нар олон улсын түншөөтэй, дотоодын түншөөтэй нийлээ хамтдаа ингээд зохион байгуулад байсан. Тэгэхээр одоо нэг юм бодлогын бичиг баримт бол хангалттай байна, заавар ойлгомжтой байна. Үүнийг хэрэгжүүлж эхлэх гэдэг нь одоо өөрөө маш чухал. Тиймдээч өнөөдөр бол Монголын ногоон санхүүгийн корпорацийн нээлт за Монгол Улсын засгаас
засаг, за хувийн хвшлүүдийн төлөөлөл, за урамсгалын ногоон сангаас те ингээд нийтдээ 50 сая долларыг босгоод эхлэлийн өргөжтэй босгоод яг зөвхөн энэ ногоон бүтээгдэхүүн рүү хөдөлнө гэж байгаа нь бол энэ бүгдийн одоо илэрхийлэл. Тэгэхээр одоо алхам авах хэвээр. За нөгөө талдаа бас хэрэгжилтийн үед аваад үзэх юм бол доктортой хөгжлийн санхүүжилтийн одоо үндэсний замын зураг байгаа. За замын зураг дээр 2030 он гэхэд нийт банкны салбарын зээл нь 10% ирсэн байх хэвээр. За өнөөдөр яг энэ оны хагас жилийн хувьар бол 5.9% төр боيو. За бараг яг 6% ирсэн. Бид нар дээр 4% дутуу тийм. Энэ өөр дүнгээр илэрхийлэх юм бол 2.9 орчим их 80 төгрөг одоо зээл нь ногоон зээлийн ангилалд гарцсан баг гэсэн. Тэгэхээр бичиг баримтууд нь байна. Банкуд ингээд хөдлөөд эхэлж байна. Одоо бизнес хийж байгаа та тийм энэ төрлийн одоо ногоон төрлийн доктортой хөгжлийн барилтын бизнесүүдийг илүү сонирхож энийг өөрсдийнхөө одоо компанид хэрэглэхтэй илүү энэ зүг рүү анхаарахгүй бол өөрөө одоо миний нөгөө ярианы ихэнд хэлсэн цөлжилт өөрөө 80% байна гэдэг бол маш хэцүү. Асуудал бол урамсгалын өөрчлөлт Монгол улсад бол хамгийн ихээр нэрвэж байгаа асуудал байна. За цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил амжилт хүсье. За маш их баярлалаа. Өдөртөө Тэнгэр телевиз COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна.